Сайн байцгаана уу? Өнөөдрийн видеогоор би та бүхэндээ манифест гэж юу вэ? Яагаад шинэ сарны үед манифест хийх нь хүчтэй нөлөөтэй байдаг вэ? Мөн яаж зөв хийх вэ гэдгийг хуваалцах болно. Та энэ бичлэгийг үзсний дараа өөрийн амьдралд хэрэгжүүлж болох хүчтэй зуршлыг ойлгож авахаас гадна шинэ сар бүрт өөртөө зориулсан шинэ эхлэл хийх урам зоригтой болно гэдэгт итгэлтэй байна. За, манифест гэж яг юу вэ? Манифест гэдэг нь таны хүсэж буй зүйлийг боддоор татахын тулд сэтгэлгээ, үг, мэдрэмж, итгэлээр дамжуулан илэрхийлэх үйл явц юм. Өөрөөр хэлбэл та би баялагтай болно гэж зүгээр хэлээд зогсохгүй, яг аль хэдийн биелсэн юм шиг төсөөлж мэдэрч итгэж тэр мэдрэмжинд төвлөрөхийг хэлдэг. Бидний бодол, үг, мэдрэмж бол энерги. Энерги бол татах хүч. Ямар давтамжийн энерги илгээж байна, тэрнтэй ижил зүйлийг л татаж авна. Тиймээс манифест бол зүгээр хүсэх биш, бодит байдал руу итгэлтэй алхах эхлэл. Шинэ сар гэж юу вэ? Шинэ сар бол сарны мөчлөгийн эхлэл. Энэ үеэр сар харагддаггүй. Бүрэн харанхуй байдаг ч энергийн хувьд шинэ эхлэлийн хамгийн хүчтэй мөч байдаг. Байгаль дэлхийч мөн адил шинэ сарны үеэр тайвширж, амс хийж дараагийн өсөлтийн энерги цуглуулж байдаг. Хүмүүсийн хувьд шинэ сар бол шинэ зорилго тавих, хүсэл мөрөөдлөө тунхаглах, муу зуршлуудаа орхих хамгийн тохиромжтой үе. Тэгэхээр яагаад шинэ сартай хамт манифест хийх вэ? Шинэ сарны энерги бол яг л цэвэр гэсэн үг. Энэ үед хийсэн манифест маш хүчтэй үйлчилдэг. Учир нь сарны өсөлттэй хамт таны илгээсэн хүсэлч мөн аажмаар өсөж боддоор илэрдэг. Энэ бол зүгээр нэг зүм бэлэг биш, байгальтайгаа хэмнэл нэгтэйгээр зорилгоо, уураг тарих, зүрх сэтгэл, энергийн түвшинд илгээж байгаа хэрэг. За, манифест хэрхэн хийх вэ? Та шинэ сарны манифестыг дараах аргаар хийх боломжтой. Нэгдүгээр 50 орчим бүрдүүлэх. Гэрэл багтай 50 газар сайхан хөгжим тавь. Гүн амьсгал авч төвлөр. 2-дугаарт хүсэл мөрөөдлөө бичих. Би хүсэж байна гэж биш, би аль хэдийн хүлээн авсан маягаар бичих. Жишээ нь би элбэг дэлбэг амьдралыг бүрэн хүлээн авсан. 3-дугаарт төсөөл, мэдэр, итэг. Хүссэн зүйлээ аль хэдийн биелсэн мэтээр төсөөлж, мэдэрж, итгэж тунхагл. 4-дугаарт талархал, илэрхийл. Баярлалаа гэж хэлэх нь биелийн энергийг улам хүчтэй болгодог. 5-дугаарт давтаж зуршил болгох хэрэгтэй. Сар бүр эсвэл 7 хоногтоо 1-2 удаа өөрийн манифест уншиж сэргээ мэдрэх. За, лаа асаах, ариун орчин үүсгэх. За, төвлөрөл нэмэгддэг. Ер нь лааны дүл рүү харж анхаарал төвлөрөл ухамсарын төвийг идэвхжүүлж таны дотоод хүсэл зоригийг хүчтэй тодруулдаг. Энергийн нээлттэй сувгийг үүсгэдэг. Галын элемент нь сэтгэлийн хаалгыг нээж таны бодол санааг дээд хүч орчлон руу илгээдэг сувг мэд ажилдаг. Шатаах гэрэлтэх үйл явц нь хувирал, материалжих хүчийг илэрхийлдэг. Хүсэл биелхийг хурдсгадаг. Таны хэлж буй үгс, бичиж буй манифест лааны дүлээр дамжин оршлонгийн энергид битүүмжлэгдэн илгээгдэж биелэлтийн хүчийг улам илүү ихсэгдэг гэж үздэг. Зан үйлийн хүчийг идэвхжүүлдэг. Лата манифест хийх нь зүгээр нэг бодол бус, урам зориг, итгэл шийдэмний зан үйл болж хувирдаг. Та өөрийн хүсэлтэд үнэхээр итгэж түүний төлөө үйлдэл хийж байна гэсэн дохойг оршлон өөртөө өгж буй хэрэг юм. За, яаж хийх вэ гэхээр зан үйлийн дарааллыг та бүхэндээ хуваалцъя. Нэгдүгээр гэх юм бол 50 орчим лаага асаана. Өөрийн зорилгод тохирсон өнгийн лаа сонгоорой. Жишээлх юм бол мөнгө нь шар, алтлаг, хайр дурлал, ягаан улаан гэх. 2-дугаар алхам. Гүнзгий амьсгаа авч төвлөрнө. Нүдэ аниж зүрхэндээ анхаарлаа төвлөрүүлэх.
3 дугаарт манифестэ бичих, шивнэх. Би аз жаргалтай гэр бүлтэй болсон. Би хүссэн орлоготой болсон гэх мэт аль хэдийн биелсэн мэтээр бичих. 4-дүгээрт манифестэ уншиж дүл рүү харж тунхаглан итгэлтэй дуугаар сэтгэлээсээ хэлэх. 5-дугаарт эцэстэн лаагаа унтрааж энерги хаана миний хүсэл биелэлээ олсон талархаж байна гэж хэлээд лаагаа үлээх эсвэл аажуухан дарна. За, шинэ сар бол танд өгдөж буй шинэ боломж. Харин манифест бол түүнийг заавал ашиглах арга. За, шинэ сар 2025 оны 4-р сард гарах юм байна. За 4 сарын 1-нд буюу Улаанбаатарын цагаар 6 цаг 14 минутанд болно. Энэ бол сарын эхний өдрийн орой энергийг шивнэх хүсэл шингээх хамгийн хүчтэй мөчүүдийн нэг. Шинэ сарны энергийн зохицол. Шинэ сараас 48 цагийн дотор хамгийн идэвхтэй энерги хөдөлж байдаг. Хүсэл, зорилго, манифест бичих, лаа асаах, тайван орчинд төвлөрөх хамгийн тохиромжтой хугацаа. Шинэ сарын орой болгон дараагийн өдөр мэдрэмж маш өндөр, зүн совин хүчтэй болдог, бодол санаа биелэх магадлал өндөр болдог гэсэн үг. Шинэ зуршил эхлүүлж, өршөөл үзүүлэх, дотоод зорилгоо тунхаглахад таатай байна. Итгэж мэдэрч тунхаглаж чадвал таны хүсэл мөрөөдөл бодит биелээ олно гэдэгт итгээрэй. Учир нь таны итгэл бол хамгийн хүчирхэг энерги. Итгэл бол зөвхөн найдвар биш, харин дотоод ертөнцөөс итээх хүчтэй шийдвэр. Та хүссэн зүйлдээ бүх зүрх сэтгэлээрээ итгэж, тэр итгэлээ бодлоороо, үгээрээ, үйлдэлээрээ тунхаглаж эхлэх мөчөд орчлон тэр энергийг хүлээн авч таны төлөө ажиллаж эхэлдэг. Хүсэл гэдэг бол зүгээр нэг мөрөөдөл биш. Энэ бол таны доторх хувь заяаны дохио. Харин тунхаглах гэдэг нь тэр дохиог дэлхийн ертөнцид дуудан илгээж буй хэрэг. Та өөртөө би үүнийг хүлээн авахд бэлэн байна. Би үүнийг зохистой хийж чадна. Би аль хэдийн эзэмшиж гисэн гэж хэлэх мөчөөс таны хүсэл сэтгэлийн төвшнөөс бодит байдал руу шилжих болно. Хэрвээ та энэ аргыг туршиж үзэх гэж байвал комент хэсэгт би эхэлж байна гэж бичээрэй. Мөн бичлэгээ дуустал үзсэн танд маш их баярлалаа. Таалагдсан бол лайк дараад subscribe хийгээрэй. Дараагийн бичлэгтэр уулзцгаая. Баяр таа.